Сайн байна уу? Миний бие яддаг сургууль хөтөлбөр Сүндрэн Монгол Улсын сургуулийн шинжлэх ухааны сургуулийн нийгмийн ухааны салбарын сэтгүүл зүйн хөтөлбөрийн 1-р түвшний оюутан 2024-25 оны KFC-гээс зохион байгуулагдсан оюутны тэтгэлэг хөтөлбөрт материалын хэлгийн тэтгэлэг хамрагдах хорхон боломжийг авсан 20 сурагчийн нэг билээ. Өөрийнхөө товч танилцуулбал 2006 оны 12 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод мэндэлсэн 3 хүүхэдтэй айлын том амбал тавлан амьдардаг. Сургуулийн өмнөх боловсрлаа Сангийн архын дүүргийн харьяа 81-р цэцэрлэгт өргөсөн мал ахлах донд сургуулаа мөн Сангийн архын дүүргийн харьяа 42-р сургуульд өргөж 99.5 голчтой төгссөн. Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар миний хувьд гэвэл өмнө нь тэтгэлэгт хамрагдахад суралц үйл явцыг илүү тууштай өөр зүйл санаа зовхгүй тайван болгож ирсэн юм шиг санагдсан. Мөн энэ хүмүүс надад итгэж тэтгэлэг олгосон юм чинь би илүү хичээн сайн суралцах хэрэгтэй гэсэн итгэл найдвар урам зориг минь нэмэгдэж илүү цаашдаа шамдан суралцсны эцэст эхний семестрээ 3.7 голчтой төгсч чадсан байгаа. Дээр дурдсанчлан манай гэр бүл тавлан амьдардаг. Баг дүү маань 5 настай цэцэрлэгт явдаг. Дунд дүү маань 13 настай ерөнхий боловсролын сургууль суралцдаг. Аа маань хуваараа барилгын ажил хийдэг. Ээж маань эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хийхгүй гэртээ байдаг байгаа. 60 нас шүргэж аваа минь 2 идэхгүй хоосоо хонохгүй гэсэн үгийг өдрө болгон хэлж өөрийгөө хурцлан ёстой л бид гурвын төлөө өдөр болгон тэсэж яваад жирэнийг ирэх хүн. Улирлын чанартай ажил хийдэг учраас өвөлдөө ер нь ажилгүй байдаг гэсэн үг. Аавыг ажилтай байх үеийн ер нь цалин их юм бол сардаа сайн 800,000 төгрөг болдог. Энэхүү тэтгэлгийг авснаар миний хувьд гэх юм бол нэгдүгээр аав ээжийнхээ ачаанаас хөнгөлж хичээл номдоо илүү шамдан өөрийгөө хөгжүүлэх боломж нь нэмэгдэнэ гэж бодож байгаа. Хоёрдугаар гэх юм бол санхүүгийн дарамт болон сургалтын төлбөр санаа зовохгүйгээр тайван бас чанартай суралцах нөхцөл нь бүрдэнэ. Гуравдугаар гэх юм бол цааш суралцах ихтгэл найдварын минь нэг том хэсэг болох юм аа. Цаашдаа минь зорилгоо гэх юм бол их сургуульд ороод олон хүүхдүүдтэй өрсөлдөж, олон хүүхдүүдтэй нийгэмшиж, харьцахын хэрээр өөрийгөө ямар мэдлэг тутмаг бас чадвар муу байгаа гэдгийг илүү мэдэрдэг юм байлээ. Тэгээд бас илүү олон зүйлс рүү тэмүүлж, хүсэл мөрөөдөл маань илүү тодорхой болж өгсөн юм шиг санагдсан. Эхний ээлжинд хичээлийнхээ хажуугаар солонгос болон англи хэлийг төлөхөө суралцъя гэж бодож байгаа. Солонгос хэлийг яагаад суралцах гэж байгаа вэ гэх юм бол цаашдын маань зорилгын хувьд бакалаврын 4 жилээ төгсөөд магистр солонгос улсад суралцах хүсэлтэй байгаа. Энэ бол миний бас нэг том зорилго мөрөөдлийн нэг. Тэгээд бас солонгос хэлийг сурчих юм бол бусад ганцны хэлийг сурахад илүү амар байдаг гэсэн учраас солонгос хэл сурах гэж бодож байгаа. Дараагийн солонгос хэлний дараагаас болохоор хятад хэл ч юм уу, японы хэл ч юм уу сурах гэж бодож байгаа. Ер нь бол Азийн хэлийг сурах аюул сонирхолтой. Солонгос хэл суралцахдаа өдөрт 2-4 цагийг ер нь бол яг суралцах цагтаа зарцуулаад тэгээ яг 1 жилийн хугацаанд ч юм уу топик 5 эсвэл тэрнээс доошоо ч юм уу оноонд хүрээ гэж зорилго тавьсан байгаа. Мөн өнгөрсөн жил 12 дугаар сарын эхээр нийгмийн ухааны оюутны зөвлөлөөрөө ичдийн орон төрийн бас байгууллагын улаастай салбар дээр очиж хүүхдүүдтэй ажиллаж үзсэн. Ерөнхийдөө бол хүүхдүүд аягүй сурах хүсэл ихтэй байд юм шиг санагдсан. Харин нөгөө хол болохоор очиж юм зааж хүмүүс аягүй ховор байдаг юм шиг санагдсан. Тийм болохоор би одоо ингэ надад хүмүүс итгээд тэтгэлэг өгөөд намайг ингэ суралцуулж авах би ингээд зүгээр мэдлэгээ ингээ өөртөө хадгалаад байж болохгүй бусад хүмүүс ч гэсэн түгээх хэрэгтэй юм байна гэж бодоод ер нь бол дараа жилээс ч юм уу энэ хэлээ сурч чадах юм бол хүүхдүүдэд зааж өгье гэж бодож байгаа. Миний чадах зүйл тус хэрэг хаана би тэнд өөрийнхөө сайн дурын үндсэн дээр туслах болно. Их сургууль нүдийг минь нээж мөрөөдлөө илүү том болгож цаашдаа ингээд яг миний хүсэл мөрөөдлийг илүү тодорхой болгож өгсөн юм шиг санагдсан. Энэ бүх боломж бол 1-р курсээр тайван төгсөх ямар ч тийм нэг санхүүгийн асуудал санаа зовхгүй төгсөх боломжийг олгосон KFC-г хамт олондоо баярлалаа. Надад дахин итгэж тэтгэлэг олгоно гэж найдаж байна. Баярлалаа.